За од сүрэнгийн номын чимэг гишүүн асуулт асууж үг гэлнэ. За парламентын үүрэг бол зөвхөн сонсоод өнгөрөх биш. Энэ дээр системийн доголдол байгаа бол энийг засах бодлогын шийдвэр гарах ёстой. Тэгээ энэ ч дагуу эрүүдэн шүүлттэй холбоотой хүний эрхийн сонсгол хийгээд за хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг гарч энэ асуудлуудыг бас нэлээд удаан хугацаанд ажиллалаа. Тэгээ юуны өмнө бас энэ дээр санаачлагтай ажилласан бас нэлээд амаргүй юм нөхцөл байдлыг бид нар бас дүн шинжилгээ хийсэн ажлын хэс Эрдэнэлд гишүүндээ бас талархаж байна. Бидний авч хэлсэн энэ кейсүүд яг хувь хүмүүстэй холбоотой ер нь дийлэнх нь дараа 100 байдгүй маа гэхэд нэг 90% нь 2012-оос 2016 онд гарсан хэрэгүүд байгаа юм. Гишүүдээ 2012-оос 16 онд гарсан хэрэгүүд. Тэгээ тэр үед одоо бидний бүр ингээд ярианы аманд орсон шудраг усын хонгил гэдэг юм өгсрөгдөж хийгджсэн системийн доголдол гарсан байна гэдг нь тодорхой болсон. Анх удаага энэ бол тов тодорхой болсон. Төрийн бодлого үнэхээр түүнд одоо ингээд системийн алдаа дутагдал гарсан юм бол за энэ дээр ажилласан шинжээчид, хуулийн шинжээчид бас энд орсон хувь хүмүүсийн хувьд эрхэн зөрчигдсөн, эрүүдэн шүүгдсэн ийм нөхцөл байдлууд бол байхаар байна гэдгийг бүр тогтоогоод гаргаж ирсэн. Тэгээ энэ бол энэ хүмүүсийнхээ эрхийг бол сэргээх ёстой. Тэгээ энэ хүмүүс маань хүний амьдрал ер нь богинохон штэ. 2012 онд орсон одоо 14 жилийн дараа хүртэл нэр төрөө сэргээчих юмсан худал хэлсээр энд ял авсан асуудлаа нэг нэрээ цэвэрлээд хүүхдээ үр хүүхдүүдтэй нэр цэвэр байх юмсан гэдэг энэ хүслийг нь төр бас шуурхай ажиллаж энийг нь шийдэх ёстой. Тэр буруутай албан тушаалтнуудад нь хариуцлагын тооцож нөхөн төлбөрийг нь гаргах ёстой. Тэгээ тэр чиглэлээр энэ улсын хурлын тогтоол гарч байгаа. Гэтэ энэ улсын хурлын тогтоол чиглэл гаргаад засгийн газарт гаргаад биелдэггүй зүйл байгаа маа улсын хурлын дарга энийг бас та анхааралд аваасаа гэж бодож байна. Өмнөх чуулганаар ч гэсэн улсын хурлаас засгийн газарт хугацаа өгсөн чиглэл үүрэг даалгавар өгөхөөр засгийн газар үүнийг нь биелүүлдэггүй хугацаагаасаа хэтэрдэг. За бүр даамжраад энийг чинь хийхгүй хийх одоо дахиад хилцнэ гэдэг ийм байдал гаргадаг нь үнэхээр улсын хурал засгийн газартаа үүрэг даалгавар өгч үнийг нь хян шалгаж чадж гинүү гэдэг дээр бид нар бас харах ёстой. Энэ асуудал дээр ч гэсэн намрын чуулганд хугацаа өгсөн байгаа учраас анхаараасаа гэж хүсэж байна. За ингээд энэ асуудалтай холбоотой бас юмыг харахаар бид нар энэ прокурорын шинжил гэдэг зүйлийг яалтчгүй хийх цаг нь болжээ. Системийн доголдол алдаа бол тэнд байна гэдг нь тодорхой харагдж байгаа. Прокурор эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд хууль заасан үндэс журмын дагуу зөв явагдаж гэнэ үү гэдэг дээр хяналт тавих ийм чиг үүрэгтэй. Гэтэл сүүлдээ мөрдөгчтэйгөө хамтраад зөвхөн яллах талыг баримтаж ажилдаг ч юм харж байна. Хэрэг нь одоо буруу байна гэд шүүхээс буцаагдах, цагаатах асуудал болохоор зүгээр нэг ажлын алдаа шиг авч үзээд тэгэл одоо үйл ажиллагаанд жигдэрэхгүй яваад байгаа бас асуудлууд харагдаж байна. За номын чимэг гишүүний ярьж байгаа асуудал зөвөө улсын хурлаас тодорхой хууль батлаад тогтоол гаргаад засгийн газарт үүрэг чиглэл өгөөд тэдгээрийн биелэлтнээс хангалтгүй хэрэг биелүүлээгүй олон асуудлууд байх шиг байна. Тийм болохоор энэ асуудлууд дээр бид бас нэлээд онцгой анхаарах ёстой. 19 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн түүнтэй холбоотой 20 онд үндсэн хуулийн нэмэлтэд нийцүүлж одоо олон хууль тогтоомж батлах ёстой. 20 онд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль бид нар баталсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар Монгол улсын дунд хугацааны зорилттой хөтөлбөрүүд 8 хөтөлбөр батлах ёстой. Түүнээс 7 нь одоо батлагдаагүй байгаа. Засгийн газар их хурлд оруулж ирсэн одоо оруулж ирээгүй байна. Мөн одоо саяны одоо ярьж байгаа асуудал гэх мэтийн юмнуудаар ингээд хууль биелүүлдэггүй асуудлууд дээр бид онцгой анхаарч ажиллана. Тамгын газар яг энэ асуудлуудыг нэгдсэн мэдээлэл гаргаж өгөх. Тэгээд тэрнийхэн дагуу яг ямар хуулиуд, ямар тогтоолоор засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна. Биелсэн, биелээгүй хэрэгжилтийн талаар тийм үү товч танилцуулга бэлдэж өгөө. Энийг гишүүдээс тараагаад цаашдаа бид бас шийдэх бодлогоо тодорхойлъё. За Хөрлбаатарын баасан жаргал гишүүн. Хөрлбаатарын баасан жаргал гишүүн асуултаас бай. Үг гэлж асуулт асууна. Би тэнд за дэг байгаа маа нэмэлт 1 минут. Од сүрэнгийн номын чимэг гишүүн. Тэгээ би прокурортой холбоотой асуудал ярьж байсан дундуур нь зөндөө юм яриад ингээд юу ачлаа.
Тэгээ прокурорын хувьд ч гэсэн бас ачаал ихснээсээ болоод хэргийг бас нарийн харж чадахгүй копи пестед явдаг ч юм асууж байна. Тэгэхээр тэр сургалтыг сайн хийх ажлаас гадна түрүүний хэлсэн системийн доголдлыг бид нар засахгүй болвол прокурор улс төрөөс хараат байдал ялангуяа одоо сүүлийн үед ажиллагдж байгаа зүйл ямар нэгэн улс төртэй холбоотой асуудал дээр аль шатны прокурор, ерөнхий прокурорын заавар чиглэл байхгүйгээр хөдөлж чадгаа байж байгаа ийм далд одоо асуудлууч гараад байна. Тэгэхээр бид нар энэ прокурор өөрөө яг хууль заасан чиг үүргийнхаа дагуу би даасан байдлаар ажиллаж чадчихна уугүй юу гэдэг дээр маш сайн дүгнэлт хийж ийшээ цаашаагаа явахгүй бол энэ нөгөө хяналт тавьдаг эрүүдэн шүүх одоо асуудал гараад байгаа юм дээрээ системийн өөрчлөлт бас хийж чадахгүй шүү. Энэ дээр бид нар улсын хурл ч гэсэн анхаарах ёстой. Энэ чиглэлээр одоо үүрэг даалгавар өгж байгаа засгийн газар ч гэсэн адилхан анхаарах ёстой гэдгийг хэлмээр. За баярлалаа. Хөрлбаатарын Баасан жаргал гишүүн асуулт асууж үг гэлнэ.